За хэдүүл өнөөдөр дахиад харна. Цаашаа бараг 100 м үргэлжлэнэ. 140 м. Тэгээд өргөн нь болохоор 18 м-ийн өргөнтэй энэ том барилга байгууламж байгаа. Тэгээд энэ бол одоо бид нэг давхурт нь явж байна. Тэгээд бас дээшээ хоёр давхурт бас. Одоо ингээд доор дахиад байна. Дээшээ ингээд дахиад байна. Тэгээд нийтдээ ингээд энэ байранд одоо ингээд 100 мянган дахиад байгаа гэсэн. Дахианы тижэл, за өндөг татах, сангас татах, ус өгөх гэх бүх процесс нь автомат. За энэ дамжлага ингээд манай бүх байрыг холбогдсон байдаг. Тэгээд ингээд цаашаага савлах үйлдвэртэй нэгддэг юм дамжлага. Одоо энэндээс өндөг татгалж ирээд савлах үйлдвэр рүү ингээд автоматар очдог гэсэн. Одоо ингэж орж ирж байна. Дотроос цустай байна уу? Хагархаа байна уу гэдэг одоо хиймэл оюуханаар ядаж яадаг гэсэн. Одоо шүүдэг гэсэн. Тэгээд ийшээ бол зөвхөн цаашаа энэ цэвэрхэн яг шалгаан гэсэн өгнөд л гарна. Энэ ямар зүйл юм бэ? За энэ хайрцагнууд болохоор нэг цаасан үүр хайрцаг ашиглахгүй гэдэг олон дахин ашигладаг юм пластик юм хайрцагнууд байдаг. Түрүүн би нэг харуулсан шүү дээ олон дахин ашигладаг пластик үүр гэдэг сав гэдэг. Тэр савтаунд гонос зарим хэсэг нь ингээд ийм бас өөр машин дээр ирдэг. Тэгээ энэ ямар очтой машин бэ гэдэг одоо тайлбарлаа. Энэ болохоор ийм жижиглэн савлгаа яаж байгаа юм машин. За тэр өндөг маань ингээд энд ирээд угаагддаг байгаа. Угаагдаад цэвэрлэгдээд тэгээ шоткоор юм бас юм цэвэрлэгддэг. Одоо энд ингээ хит ягаан туяагаар шараад тэгээ нэг адууны одоо дил сүүлээр исэн юм шоткоор шотдод тэгээ цаашаа явдаг гэсэн. Одоо ингээ цэвэрхэн болоо гараад ирсэн өндөг маань энд ингээд яагаар дахиад давхар хянагдана. Одоо та бидний нөө мэддэг баян гэдэг юм улбар шар энэ савнд савлагдаад явдаг байгаа. Тэгээд энд болохоор ингээд 30 та өндөг савлагдаж байна. 15 та өндөг савлагдаж байна. Ер нь бол ингээд зөвхөн хэрэгжлийн гар дээр очихын тулд бол бас нэлээ их сэтгэл шингэж цэвэрлэгдэж тэгвэл адууны дэлсүүлээр хүртэл ингэж зүлгэж ингэж явдаг байгаа шүү. Яг ийм технологи бол Монгол улсад бол өөр компанид байхгүй хаа. Би нэг бол бас баталгаатай бардам ус хийж чадах байна. Тэгээ манай одоо үйлдвэрийн хамгийн их ачаалттай хэсэг 3 ээлжээр ажилладаг. Заримдаа шөнийн 3 цаг хүртэл савладаг. Хамгийн их ачаалттай захиалгатай байдаг. Ийм хэсэг байна. За баярлалаа.